За сайн байцгаана өрхөн үзэгчтэй та бүхнийхээ орой мэндийг айлтгая. Шинэ оны босгон дээр улсын хурлын гишүүн болорч чулууныг одоо нутагтаа ирээд байхад нь бид одоо уулзч түүнээс ярилцлага авах одоо хүсэлтийг тавьсан. Ингээд бидний хүсэлтийг хүлээж авсан танд их баярлалаа. Их хурлын гишүүд одоо ажиллаа хийхгүй байна. Их хурлын дарга нь хурлаа хацаагаад түүнээс олж одоо ажил явахгүй байна л гэсэн юм ярьж байгаа. Энэ хацаанаас юу гарах боломж байгаа юу? Хизээ гарах гэж байна. За юу нэмэн бас шинэ оны босгон дээр нутагтаа ирээ та бүхэнтэйгээ ярилцаад бас нутгийнхантайгаа бас танаа телевизээр дамжуулан уулзаж учруулж байгаа танаа телевизийн хамт олонд баярлалаа. Шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээ одоо улсын хурлын маань одоо жуулган гацчихад одоо сар болчихлоо, сар гарan болчихлоо. Тэг мэдээж одоо ард иргэд ингээд төрийн үйл ажиллагаа явахгүй гацж байгаад их гайхаж байгаа. Ерөнхий утга агуулгыг бол хүмүүс ойлгож байх гэж бодож байна. Яг би ч одоо бас тэр гацааж байгаа тэр 40 гишүүний нэг л дээ. Тий. Гол гацааж байгаа үзэл бодол зорилго маань бол их хурлын даргыг огцруулах асуудал байна. Их хурлын даргыг огцруулах асуудал гэх юм. Тэгээ их хурлын дарга одоо ёс зүйгээр хандаж одоо энэ олон гишүүд цаана одоо гишүүдээс гадна энэ Монголын ард түмэн цаана хүлээгдэж байгаа төрийн ажил ингээд гацчихад байгаа энэ тохиолдолд одоо өөрөө та бүхэнтэй одоо зөв олцоод өгч болтгүй болов. Монгол улс ажлын замыг сонгоод 27-8 жил болчлоо. Яг монголчуудын хүсч хүлээж исэн тийм арчил Монгол улсад өрнөөгүй бий болоогүй шүү. Хүмүүсийн амьдралыг харал та. 90% нь өр зээлтэй байна. Монгол улс өөрөө 27 миллиард долларын өр зээлтэй байна. Арчлыг бол дэндүү анархизм болгосон хэсэг бүлэг хүмүүс Монгол шиг одоо байгалийн баялагтай ийм улсыг баялаг дээр дөрөөлөөд хэсэг бүлэг хүмүүс баяжих гадныханд баяжих таатаа нөхцөл бүрдүүлэх ийм боломжийг одоо олгоод явуулсан юм аа. Тийм учраас ард иргэдийн амьдрал Монгол улсын амьдрал одоо ийм хүнд байгаа юм. Тэр ядуурл энэ амьдрах нөхцөл байдал хүндэрсэн энэ болгоны чинь одоо цаана энэ олигархчсан маавчсан тийм хязгааргүй шаналтай хүмүүсийн үйлдэл явсан юм аа. Энийний буруугаас бол улс орон хөгжихгүй ийм байдал ирсэн юм аа гэдэг. Энийний бол одоо нэг нөгөөлөх том төлөөллийн нэг нь бол бас инх болдрыг үзэж байгаа юм. Ганц хоо хүнтэй биш. Бас энэ чинь бол цаана инх болдрыг унахгүй гэсэн маш их хүчин байна. Унахаас айгаад өөрсдийг хамгаалтанд байлгах тийм хүчин хүмүүс их байна. Билбэгдэрж гэдэг хүм инх бол энэ бол ингээд тэр баяр тэгээд хүчний байгууллагатар бол тэр дөрөлгөж хурц гэдэг ингээд бүр ингээд төлөөлийн зүгээр зарим дуртахад ийм маавчсан дэглэм үүссэн байхгүй юу. Одоо тэр дөрөлгөжийн асуултыг ярьж байна тийм ээ. Өчигдөрхөн ороо телевизээр үзэж яхад тэр гамбалдаг хүн гэж алтан дорт компани бизнес эрхлэгч яа дарамтлаж 4 сая доллар намайг шантажлж дарамтлаж авсан энэ бол наад цахих юм тэрнээс их юм авсан гэж байгаа. Яг хууль хүчний байгууллага ийм болчихсон. Тэ бизнесийг дээрэмдэг хэвэн голорны явуулдгүй өөрсдөө хэмжээгүй одоо баян болчихсон. Дөрөлгөжийн дүүгийн гэрт нэгжлэг хийлээ баримшилж яж гэх тийм асуудал яригдж байна. Тэгстэй энэ юм задарч байгаа юм аа. Задарчээж юм цэвэршгийн одоо эхлэл болно. Тийм ч учраас бид нэр бас инх болдыг бол өөрийгөө болон тэр бос хүмүүсийг хамгаалж ингэ суух их хурлын дарга гэдэг суух ёс зүйн ирэхгүй гэж үзэж байгаа. Та нарын ингэж хэлж байгаагаар одоо инх болд гэдэг хүн огцорч байгаа юм бол энэ дарга болчихл юм бол таны саний яриад байгаа асуудлууд тэр хүмүүстэй холбоотой асуудлууд яг бүгд гараад ирэх үү шийдэгдэх боломж нь гарч ирэх юм уу? Улсын их хурлын даргатай энэ прокурорын байдал энэ атагийн байдал дээр бас холбоотой. Одоо атагийн даргын гэрч харгалын хүнлэл гэж байна. Бас тодорхой хэмжээнд энийг бол үүсэхгүй гэж хэлмээр байна. Одоо 39 гишүүн гэдэг чинь төр байхгүй юу? Тэгээ инх болд ганцаараа төр биш байхгүй. Тэгэхээр 39 гишүүний бас одоо тэр нэг жилийн дараа л засгийн газрыг унахсан шүү. Тийм одоо хэтэрхий ард түмнийг ч юм уу 39 гишүүнийг одоо 40 гишүүн байгаа басамжилсан байдлаар засгийн газрыг байгуулад тэр засгийн газар нь унсан юм аа. Тэгээд ер нь ард түмний итгэлийг одоо манай намч юм уу инх бол дарга намын дарга байсан дааж чадаагүй л дээ. Яг намын даргаас бол бас маш их зүйл шалтгаалдаг. Тэгээд 65 суудлал авчихад одоо хувьчин шихаад ингээл хууль хүчний байдлыг бүх юмыг яачаал ингээд явна гэж бодсон юм шиг бай. Үгүй нийгэм сэрж байна. Амьдрал цаанаасаа өөрөө шаардж өгүүлж энэ болохгүй нэ бидний энэ амьдрал болохгүй нэ гэдэг хэлж байгаа байхгүй юу.
Тийм ч учраас өнөөдөр 40 гишүүн бойкот зарлаад их хурлын дараад огцхоос нар суудал чуулган суухгүй гэсэн асуудал яг тавьчихад байгаа. Бид суухгүй. Нэг бол их хурлын дарга огцорно эсвэл одоо их хурл тарж одоо ээлж төсч болгон хурлаг ийм зам руу л очино. Тэгээ та түрүүнд бас яриандаа хэллээ тэр гацаагаад байгаа 40 гишүүний нэг нь би юм аа л гэж. Гэтэл та яг өөрөө одоо инх холд гэдэг хүнийг намын дарга байх үед энэ ардын намд одоо бас эсжсэн тэр ч одоо бас намын дарга байхад нь та улсын их хурлын гишүүнд одоо нэр дэвших бас ирэх одоо юу гэдгийг мандатаа авч ирсэн гэд танд бас энэ хүнтэй холбоотой ажиллаж байсан үе байгаа учраас өнөөдөр яагаад ийм бүр эсрэг байр суурьтай болчихоо эсрэг талд нь гарч байгаа гэдэг бас хэрэгтэй. Инх холдор бол маш сайхан юм ярьж байсан. Бид нар ч бие даагшсан 3-4 удаа бид нар 3 дахь бас хүчин байгуулад хүртэл ажиллах тийм зам руу явж байсан. Маш их одоо ихтгэл төрүүлэхээр ярьж байсан. Одоо бас тодорхой хэмжээнд нөлөөлжсэн тэр тэгээд бид нэр эргээд намын баталгаа аваад нэрээ боловсон хүчин сайтай ардын нам арай л энэ улс орныг авч явах байх гэсэн байдлаар бид бол эргэж намын баталгаа авсан. Тэр хүн бол ингээд бидний дагаад одоо би даагч даваасран бидний дагаад улаан тэр биш махнаас хүмүүс орж ирсэн улаан тэр биш давган тэр бол олон жил энэ улс төрд явсан хүмүүс бол танил. Тэгэхээр хүмүүс бол тодорхой хэмжээгээр үгүй энэ манан дээр юм шиг байна. Эдгээр ингэж ороод авахыг бодоход манан дээр юм гэсэн байдлаа. Тэгээ ман руу бас тодорхой хуваар бол санд өгөх тийм хувь хэмжээ нэмэгдсэн байх л гэж бодож байна. Өнөхөө 65 суудлаа авч ингэж ханарсан. Тэгээд инх хол даргыг тэр түрүүний хэлдэг сайдууд томилоод сайдуудыг санд болгоод яхад л энэ хүн бол одоо биш юм байна гэдгийг бол дэндүү сайн ойлгосон. Тэгээд би ч одоо өөрийнхөө хэл хүгийг тэр бүлэг дээрч чуулган дээрч хэлсэ. Монгол Ардын нам бол сонгуулийн үр дүнгээр засгийн газраа байгуулах гэж байна. Монгол Ардын намд Монголын ард түмэн дэндүү их итгэл өгсөө. 160 мянган гишүүнтэй Монгол Ардын нам боловсон хүчний их нөөцтэй засаглалыг сайхан байгуулах байхаа Монголын төрийг сайхан тохируулах байх гэж Монголын ард түмэн итгэсэн. Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө хэрвээ бид ялвал мэрэгжлийн засгийн газар байгуулна гэж тодоос тод бичсэн байсан. Ялангуяа сонгуулийн үед хүмүүс уулз болгоноор тэрийг ярьж энэ л хамгийн чухал гоё сонсогдож байна гэж хэлжсэн. Яагаад гэвэл мэрэгжлийн бос засгийн газар ажилласны горыг, гайг, ард иргэд эд хоол, эрүүл мэнд, амь насаар л төлдөг байхгүй юу? Тийм учраас манай намд Монгол Ардын намд дэндүү их итгэл өгсөн. 15 сайдын нэр өчигдөр орж ирэхэд би шоконд орсон. Үнэхээр ийм засгийн газар байгуулагдана гэж бодоогүй. Яг хөө эндээс 4 нь бол түлгэлцлээ. Бас авилгатай тэмцэх гадраас ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг. Тэгэхээр зарим нь зөрчлөө арилгалаа гэдээ эргээд болчих байх л да. За би Монгол Ардын намыг дэндүү дотоод арчилгүй байгаад нь харамсаж байна. Яагаад гэвэл энэ сайдуудыг томилоход гишүүд өчигдөр мэдж байгаа шүү. Гишүүд оролцоогүй. 2-3 дарга нар л шийдсэн байх. Яг л коммунист нам шиг. 65 суудлаа авсан болохоор энэ дарга нар бас дэндүү эрдэж бярдаж байх шиг байна. Гэхдээ хэдхий эрдэж бярдсан юм бас цааштай бол ямар байх вэ гэж бас бодогдох юм. Ер нь тэр хүн бол бидний бодож байсан шиг хүн биш юм байна гэдгийг бол ойлгосон. Тийм ч учраас би ерөнхийлөгчийн сонгуульд инх холдыг одоо наран ургац өгөөс гэдэг доронтоос гисэн шүү. Доронтын бэрттэй, доронтын хүргэнтэй гэж байгаа л энд ярьсан. Тэгэхээр тэр үеэс л ерөнхийдөө бол инх холд гэдэг хүний энэ болох бүтггүй юмнуудын учир сүлжээг мэдсэн байсан, ойлгосон л гэсэн үг юм байна л да тий. Яг өнөөдөр ч одоо эсэргүүцэд яваад байгаа биш юм байна. Тэгээд ганц тэр нам орсон эссэн асуудлаас биш. Тэгээд уул уурхайн том одоо ажил төсөл дээр энэ ордууд дээр инх холдын үзэл бодол миний үзэл бодол шал өөр зөрж ирсэн. Тэр 5 толгой дээр, оюу толгой дээр, хамсгийн асуудал дээр дандаа коноп надаас эсрэг байсан. Тийм болохоор ерөнхий үзэл бодол надаас өөр хүн юм байна гэдгийг бас ойлгосоо. Өнөөдөр инх холд дарга гэдэг хүн бол одоо болоо шүү дээ. Ард иргэд бол одоо эсэргүүцч юм буугаасаа гэж байна. Өөрчлөлтийн одоо салхи нэгэнт одоо эхэлсэн байхад энэ хүн одоо байдал утгасмаа өртнө хүнд бол
Хэвлэл мэдээлэлч чинь өөрөө ингээд бас зөндөө л одоо учирлаад хэллээ ш. Та ингээд ажиллаа өгчөөсэй гингүүл ингээд зурлаад байгаа нь одоо цаана маш том бүлэглэл байна, маш том эрх ашиг явж байна. Олон хүн одоо өстой нөгөө нэг хар яриагаар хэлэх юм бол шоронд орох гээд байгаа учраас их бол ингээд хамгаалаад байна гэсэн яриа яваад. Төрүүчээс одоо тэр дорлогж өгдөг хүмүүс энэ шоронд ер нь орох ёстой. Тэр яаж бизнесийг хуулийн ерөнхий прокуратуртаа дээрэмдсэн энэ бол зүгээр ганцхан жишээ нөхгүй юу. Тэгэл одоо ААТ-гээс ахуулаад хууль хүчний байгууллага бүгд л ингэж тэр алтан үеийн хэлдэг хонгол гэдэг чинь бодтоор байсан байхгүй юу. Тэгээд тэр хонголынхын эсрэг хэлсэн үгийн хүмүүсийг нөгөө хууль хүчнээрээ дарамтж айлгадаг. Бид нар бие даагч байхдаа бол биднэрт бол айх шантажлуулах юм байхгүй болохоо чөлөөтэй хэлдэг байсан л та. Тэрнээс хүмүүс айхаа дуурч чаддаг байсан байхгүй. Мэддэг ч гэсэн цаагаар шигүнэж ярина. Тэгээ энэ байдал бол одоо үнэхээр цаг нь болоод задарч байна. Энэ 60 тэрбум гэдэг ер нь Монгол ардын хамттай холбоотой энэ яриа үнэн юм болов? 60 тэрбум яриа бол үнэн гэдэг нь бол нотлогдсон шүү дээ. Энийг бол хууль зүйн сайд ямдурч хэлсэн оюун эрдэнгийн хулдаргатай суучих та тэнд байсан биз дээ. Тэр 60 тэрбум яриа үнэн биз дээ гэхэд худлаа гэж хэлж чадахгүй байгаа зү. Тэгэхээр энэ бол үнэн байхгүй юу. Тэгэхээр энэ бол аюултай том нийгэмд одоо Азийн тор үүснийг гэрч гэсэн үг л. Тий, юу гэвэл газрын дарганаас дээшийг дандаа мөнгөөр тавина гэж. Тийм эсхэм зохиогоод ярилцсан төлөвлөгөө байхгүй юу. Энэ нөгөө Азийн торны одоо гэрчлэлтэй. Тэгээ энэ бол бодиттой. Анзаарч байхдаа улсын их хурлын одоо чуулганы одоо бид нар бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсвэл чуулганы одоо нөгөө шууд хуралдаанаас харж яадаг л та. Тэгээд та бол их одоо тэр их хурлын гишүүд дотроос одоо хинээс ч одоо юу гэдгийг намын даргаасаа ч гэдэг юм уу, бүлгийн даргаасаа ч гэдэг юм уу, одоо олонхоосоо ч гэдэг юм уу нэг айж эмээсэмгүй их шудраг дуурж байгаа харагддаг. Тэгээд тэр болгон дээр танд бас ингээд нөгөө дарамт таткаас янз бүр юм ирэхгүй. Дарамтлуулаад барьцаалуулаад авах юм байхгүй болохоор ирэхгүй л дээ. Яг хөө зарим нэг хүмүүс бол одоо намынхаа хүнийг битээдэг, намын даргыгаа битээдэг, намынхаа сонгуулийн ерөнхий менежерийг байсан хүнийг битээдэг тэгж хэлдэггээд нам дотроос бас хүмүүс хэлдэг. Жишээ нь одоо баярыг ерөнхий сайд элчин сайдаар явхад, их сайхны явхад өөрийнхөө бас үгийг шүүмжилж хэлж исэн. Та бол элчин сайдаар явах эрэхгүй хүн гэдгийг бол хэлж исэн. Тэгэхэд тэнд бол аюул сайхан даваасар бид гурвал эсрэг үгээ хэлж эсрэг конопт харсаж бусд нь бол одоо дэмжээл явуулж лээсэн. Тэ. Өнөөдөр тэр энэ бүлгэлийн нэг чинь баяр гэдэг хүн өөрөө мөн байхгүй юу? Тэр оюутлогоог одоо маш муу гэрээгээр хадныханд өгсөн. Өөрөө тэр 7 хаустай гэл өөрийнх нь болон гэр бүлийнх нь хүмүүст хүүхдүүд нэгэл яригж байна. Тэгэхээр тэр бүлгэлийн хүмүүсийн нэг бол баяр гэдэг хүмүүс шүү дээ. Ер нь тэгээ эн чинь бас би түрүүний хэлдгээр хонх гэдэг чинь бол улс төрд ялангуяа тэр их хурлын чуулганы энэ төр ашиглаад хэлж байгаа хонх бол нийт ард түмэнд хүрж байгаа тэр бол үг гэдэг бол нэгс хонх байхгүй юу. Тухайн үед бид тэр 70 хэдэн гишүүнээс 3 баяр инх сайхныг шүүмжлээд элчин сайдаар тавихын эсэргүүцээд эсрэг конавтаар үг хэлж яхад гурвалхнаа цөөжсэн боловч тэр Англид эмгтээчүүд баярыг элчин сайдны гадаа лооцсон бариад эсэргүүцхийн эхлэл болсон юм аа. Тэр эмгтээчүүдийн тэр эсэргүүцэл дараа нь ерөнхийлөгч Батулга одоо баяр инх сайхныг татах бас үнц болсон юм аа. Тэгэхээр цаашаа бас тохио өгöd байгаа байхгүй юу? Ер нь жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээр дамжиж Монголын улс төр дэх хатиг битэг хагарч ийн гэж би ойлгож байна. Би баяртай байна. Тэр хатиг битгний шүүс нь зөвхөн жидүүгийн асуудал гэхэд хэлсдэхгүй. Зөвхөн энэ сууж байгаа нэг гишүүний үн докторжуулахаас авсан зээлийн хэмжээ, хөнгөлтөө зээлийн хэмжээ нийт энэ яригдж байгаа жидүүгийн үнийн дүнгээс илүү. Дээрээс нь банкнаас олон 10 тэрбумаар нь авчгаад зүй усаар ашигласан энэ байдал. Тэр Асимын нэрээр мөнгө ашигласан байдал бүгдийг шалгах ёстой. Энийг шалгахыг ард нийт бол хүсэж байна. За дээр нь тэгээд Эрдэнэтийн ловер, Дубайн гэрээний 100-ны дээрэм энэ болгон бол Монголын гамшиг болж. Энэ бүхний цаан ч тэр хатиг бэтгний цөмөн нуугдж байгаа. Дубайн гэрээг та нар мэдж байгаа. Би зогсоож болох байсан шүү дээ. Дубайд очиод ажлын төлгөө нэртэйгээр
гэрээний санамж бичгэн дээр гарын үсэл орсон. Сайхан бэлгийн засгийн газрыг Дубайгаар огцруулахыг мэдэнгүүдээ гадныхан ирээд 15 оны 12 сарын 15-ны өдөр энэ Шангрилад баяр ёслолын байдалтайгаар Дубайн гэрээг баталгаажуулсан юм аа. Гадны 15 банкнд Монголын баялагийг тавьсан. Барьцаан тавьсан. Тэр үед энэ сууж байгаа олон гишүүд, энэ засгийн газрыг өргөсөн олон гишүүд одоо гарын үсгээ харамссан шүү дээ. Дубайн гэрээгээр Монголын гэрээний 30 жилдх ашиг байхгүй болсон. Дубайн гэрээний хохирол 10-20 миллиард доллараар хэмжигдэхгүй, өшөө илүү. Энэ бол Монголын эрх ашиг. Ийм том эрх ашигын төлөө энх бол дарга та, энх хамглан, хаян хэрвадарга та нар гарын үсгээ харамссан шүү дээ. Номтой баяраа, оюун хорлоо та нар гарын үсгээ харамссан шүү дээ. Энх хамглан, Эрдэнэ Баттангуудаа та нар гарын үсгээ харамсан. Тийм том эрх ашигын төлөө гарын үсгээ харамчаад өнөөдөр шудраг ёсны зарчим гэж уйлхаа болцсон. Эрдэнэ Баттаа мэдв. Ер нь хөрсгийн засгийн газар унахгүй. Ард нийтэд ч одоо энийг хүсэж байгаа. Засгийн газар тогтвортой байх ёстой. Амьдралаа бодож байна. Унгал сайдын суудлаа санагалсан та нарт ашигтай байх. Манан бүлгэлд ашигтай байх. Харин засгийн газар ерөнхий сайдаа та хэлснийг хэрэгжүүл ажиллаарай гэдгийг хүсэж байна. Засгийн газар тогтсон ч шудраг усны төлөө нийгэмдээ шудраг ус бэхжүүлэхийн төлөө нөхөр өрсөх насаа дуустал ясаа цайтал тэмцэх болно. Өөрийнхөө энэ байр суурин дээр би хатуу байна. Янз бүрийн олигархууд нам дамжсан бүлэглэлүүд намайг худалдаж авнаг бол худлаа. Бас намайг айлгнаг бол бүр худлаа шүү. Энийг одоо хэлж. Улсын их хурлын гишүүн гэдэг бол ерөөсөө хэмжээшгүй эрх дарахтай хүн юм шиг гэж ойлгохтоод байна л да. Тэгээд улсын их хурлын гишүүн ер нь ямар үүрэг хүлээдэг, хариуцлага бас тэднэрт одоо хүлээх хариуцлага гэж ер нь байна уу? Тэгээ их хурлын гишүүн болсноор бол хэмжээсгүй эрх мэдэлтэй гэж бас хэлж болохгүй л. Гэхдээ жирийн иргэдийг бодвол тэр чинь бас одоо хууль тогтоох байгууллага хууль батлна гэдэг чинь хуулийн дор нийгэм амьдрал тэр ямар хууль батлснаас тэр нийгэм шалтгаална. Тэгээд төсөв мөнгө ялангуяа аймаг орнотог тойрогтой ажиллах тэр хүмүүсийн амьдрах хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг шийдэн тэрийг хөөцөлтөнд гэх талаараа жирийн хүнийг бол хамаагүй эрх мэдтэй. Түүнээс гадна хуучин их хурлын гишүүнийг хэрэг төвөгд оролцоод газар дээр л одоо баригдаагүй бол хэрэгсэхгүй болдог байсан. Гэхдээ хэрэгсэхгүй болох гэж ер нь 4 жилийн дараа нь байцааны өгөхөөс тэрийг бол дуудах эрх байхгүй. Одоо тэр халдшгүй байдал байхгүй л та. Жир иргэнтэй үндсэндээ адилхан болсон гэсэн үг. Тэр нь зөв өөрчлөлт орсон. Тий. Олон хуулиудад өөрчлөлт орж байгаа харагдаж байна. Тэгээд та ямар хуулиуд дээр ажилладаг мөн? Яг хуулийг бол одоо ганц гишүүн бол өргөн барай батлуулдаг тийм үе дээр үед л байсан юм блэ, тийм үе бол өнгөрсөн. Одоо дандаа олонхороо нийлж одоо хуулийг хэлцэж батлуулахын төлөө ажилладаг. Тэгээд ер нь мэргэжлийн хатгаа хөдөө аж ахуйн хууль дээр, тэр хүнсний хууль дээр, эко хүнсний хууль дээр бас ажиллаж байгаа. Одоо чуулган хэрэг ороход хэлцээд явчихна. Түүнээс гадна одоо их хурлын гишүүн хууль баталгаасаа гадна орон нутагта одоо тэр том тогооноос юу нэг хоолны халбаар шангаар нь холгож ирэхин төлөө ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгээ энэ орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн одоо сайхан амьдралын төлөө ажиллах ёстой. Тийм. Нэгсний төсөв дээр орон нутгийн хөрөнгө оруулалтыг төлхөө улсын зөвлөлтөөр суулгаж хөөцөлдөнө л гэсэн үг. Ирэх 19 онд бас нэлээд томоохон хөрөнгө оруулалтууд бол манай Дорнот аймагт орноо. Энд бол хамгийн том зүйл нь бол 11 тэрбумаар энэ хойд зам тэр засварын баазын баруун хойноос ахуулаад энэ төмөр зам явсан зам хангамжийн хүртэл 2 урсгалтай 4 эгнээтэй
дугуйн замтай, явган хүний замтай, гэрэлтэй ийм том зам ашиглалтанд орно. 11 тэрбум гэдэг сүүлийн 20 жилд бол манай Дорнот аймагт орж ирж байгаагүй тийм бөөн хөрөнгө оруулалт. Энэ зам бол энэ урдах замаас сайхан цэлгэр, сайхан зам болно. Энийг зураг төсвөөс нэх бол бид анхаарч байгаа. Миний хувьд анхаарч байгаа. Чанар дээр нь хүртэл одоо анхаарна. Чанартай, чадaltaй компанид оруулахын төлөө тэр шаардлагын ч гэсэн өндөр тавихын төлөө бас хэлж байгаа. Тэгээ ингэж энийг нэг сайхан чанартай сайн замтай болчвол энэ бол Дорнотын одоо ард иргэд бидэнд бол хэрэгтэй юм аа. Алийн болгон нэг энэ хой замыг тэр коллежийн урдуур ингээд нөхөөл нэг тавьдаг, төсвтөр нэг жоох юм нөх тавьдаг, сонгуул олонгууд нэг 200-300 м зам тавиад л ингээд шоу хийдэг. Алийн болгон тэгж явах юм. Нэг сайхан замтай явах энэ мөрөөдөл бол би одоо 3-4 жилийн өмнөөс байсан юм. Тэгээд энэ жил одоо хэрэгжүүлэх боломж олгож байгаад баяртай байгаа. Ер нь одоо замын зураг гэхэд одоо дуусаад өргөн барьсан байгаа. Тэгээ тэн дээр бол эртхэн зарлал эрт компани орох хэвээр. Тэгвэл замыг 11 тэрбумыг бол ганцхан 19 он тавиагүй. 19 он 20 онд хуваа тавиад тэгээ чадaltaй компани 19 онд ажиллаа гүйцэтгээд 20 онд авахаар энэ тендер зарлах ийм чиглэлд явж байгаа. Ер нь тиймэрхүү тендер дээр орон нутгийн компаниудад дэмжих бодлого байгаа юу? Тэрэн дээр та одоо оролцоо байд юм болов ямар байд юм бол? Орон нутгийн зарим нэг компани хүмүүсийн төрөл наттай уулзаа замын тендер дээр бас ормоор байна. Бас мөнгөнд өндөртэй болохоор би бол энэ дээр зам дээр бол орон нутгийн компани гэж туушрахгүй. Бус тимэн дээр бол туушрдгийг. Барилга юм уу үйлчлэгээ бус тимэн дээр бол туушрмаар. Замыг бол манайхан энэ үгэлэгт хийж чадахгүй. Би өөр тэр компани захирлын танаа тэр 3 жилийн өмнө хийсэн зам жил болохгүй цоороод эхэлсэн. Тим зам тавьж байгаа юм чинь та нар 4 эгнээтэй 2 урсгалтай энэ замыг тавьж чадахгүй шүү дээ. Тэгээ эн чинь юу тал мөнгөнд суугачаа тал нь бол одоо өөрийнхөө хөрөнгөөр хийгээд жилийн дараа авнаа. Тэгэхээр бас шалгуур нэрийн чанга гэдгийг бас ойлгуулад хийсэн л дээ. Дорнот аймгийн хэмжээнд бас дугуйн зам 40-50 км-ийн дугуйн замаас үлдсэн тийм зураг төсөл хийж байгаа. Цаашдаа бол ер нь бас бид нар дам машинаар явах биш дугуйгаар их зочдөг аймаг болмоор байна. Энэ зураг төсвөнд хийгдээд бас дуусч байгаа. Энийг бол үйлчилсэн одоо төсвөөс болох замаараа л ажиллана гэсэн бодолтой байгаа. Түүнээс гадна манай аймагч нь бол төвдөө бос аймагуудын бол 40-50 мянган хүнтэй том аймаг шүү дээ. Тэгээ төвийн сургууль цэцэрлэгийн ачаал маш их байна. Тийм учраас 1-р 10 жилийн одоо өргөтгөлийг хийж байгаа сургуулийн баг сургуулийн байгуулагдана. Өргөтгөл нь мөн 5-р сургууль дээр бас баг сургууль байгуулагдана өргөтгөлийг хийж байгаа. 2 том сургуульд ингэж өргөтгөл хийснээс энэ төвд байгаа хүүхдүүдийн авах одоо эсвэлгэх чадамж бол нэмэгдэнэ. Мөн одоо бас томоохон хөрөнгө оруулалт 3 загалын соёлын төв 61 оны л одоо барилгатай нурцсан нурх шахвай тийм барилгатай байсан соёлын төвийг бүтэн суулгах гэсэн байгаа. Хэдий тэнд одоо зарим нэг хүмүүс хэлж байгаа. Гэхдээ наа тэнд тэрбум гаруй төгрөгөөр одоо соёлын төв бариулж яах га сонгуульд нөлөөхгүй сонгуультай биш байхгүй чинь сум гэдэг бүхэл бүтэн бие даасан нэгж байна. Тэнд бас манай бараг ястан амьдарч байна. Тэд нар маань одоо 21 онд Манлав намын цэрэнгийн ой болно ичмээр соёлын төвтэй ичмээр бас байж ятгахаа соёлын төвийг бид нар сайхан болгох хэрэгтэй гэсэн байдлаар бол соёлын төв тавьсан байгаа. Матын соёлын төв ашиглалтанд орно мөн 40 оны барилгатай байсан гэх мэтлийн том ажил хийгдэнэ зүүн цементийн гүрүүд одоо бас засвар одоо 600-700 сая төгрөгөөр хийгдэж байгаа. Сумын төвийн 04-ийн шугамууд шинжлэгдэж байгаа гэх мэтлийн олон ажлууд бас хийгдэнэ. Одоо ойрын үед манай Дорнот аймагт үүсэж байгаа гол асуудал бол Булааны цахилгаан станц маань одоо гал алдах нэ гэсэн ийм шүүм яриа яваад байгаа. Учир нь одоо адуун чулууны нүүрсний урхаа гэдэг маань арга одоо байхгүй болчлоо. 8 адуун чулуун Мак 3-ын хоорондын маргаан энэ намаржингаал юм болсон. Тэгээд одоо эцэстээ одоо 8 нэг баг хэмжээний газартай одоо нүүрс орлож байгаа шиг байна. Тэгээ бусад ихэнх одоо газар нь бол Макийн газар болсон эзэмшил татсан байгаа энэ гэдэг ийм ярианууд явагдаад байгаа. Та энэ талаар ер нь хэр мэдээлэлтэй байна? Энэ тал дээр та ер нь ямар байр суурьтай байгаа мэдээж нутгийн мэдчихэл байгаа хэл та. Адуун чулууны уурхай бол Дорнот аймгийн анхны үйлдвэр гэж хэлж болно. Одоо
уулуурхайн чиглэлээс л анхны үйлдвэр 50 хэд онд ашиглалтанд орсон. Дараа нь дорнотын гурилын үйлдвэр яг боловсрол хөдөлс гурилын үйлдвэр чинь хоёр дахь. Тэгээд адуун чулууны уурхай бол байгууллагын цагаас ахуулаад ёстой үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн уурхай. Одоо манай шатар дарга шинэ хоёр агсан мантрал нийлээд адуун чулууны уурхай авсан. Монголд хамгийн хямд нүүрсээр ердөө 12-3 мянган төгрөгөөр одоо дорнч ард иргэдэд хангадаг. Тийм одоо нүүрсний уурхай гэж Монголд байхгүй. Дор хаяад 25 байдаг юм билээ. Бүрийн налах шарын голын хөлбөр 30-40 мянга тонн нүүрс. Тэгэхэд манайх 10 эдг мянгаар. Энэ бол бас нутгийн хүмүүс одоо шинэ агсан энтер аваад нутгийн хүмүүс ажиллаж ясны би бас гавьяа гэж хэлэхээр тий. Харин энийг бол адуун чулууны ордыг МАК компани тэр баярын засгийн газрын үедээ яг нэгсний л өөр шахуу ингээд ордыг ихэнх нь авсан юм аа. Бараг 80-90% авсан баг шүү. Авсан. Тэгээд одоо бол адуун чулуун гэсэн өөрийнх нь юу байхгүй. Орд байхгүй. Дууссан. Тэгээд шатруугаа өнөөдөр МАК-тай нийлээд МАК-ийн үрсийг аваад ингээд 50-50 40-аар ингээд ухаад асаант нийлүүлж байгаа. Наанг нэг энэ намраас ашиглаж эхлээд ард иргэдтэй нэг 10,000 гарчлууд тонн нүрсийг ингээд зараад гэсэн чинь нөгөөх нь хэл ам хийж гаад одоо үн хямдруулсан моос ингээд хаалгасан гэж байгаа. Тэгээ адуун чулууны нүрсний уурхай чинь саяхан дал бараг 300 жилийн нөөцтэй энэ гээд бид нар одоо ярьдаг байсан шүү дээ. Тэгэхээр тэр нэг газар ингээд хуваагдаад ингээд эзэмшлэн өөр болоод ирэхээр байж байна. Ер нь яг адуун чулууны нүрсний тэр алдагдсан ордоо тэр мянган гагаа бол эднэр сайн хөөслүүд буцааж авах боломж байгаа юм билий. Тэр хэрлэн Баянтум хоёрын одоо сумын иргэдийн хурлын хуучин хэрлэн сумын мэдэл дээр байхад Баянтум сумын хурлын шийдвэрээр засаг даргын шийдвэр гаргаж өгч гисэн байх жийтэй. Тэгээд юуны ганцхан хоног лицензийн төлбөрийг төлөөгүй байхад нөгөөх нь шууд анжаагаад аваад өөр компани авангуудаа МАК төгссөн. МАК-ийн орцод компани гэсэн мэдэхгүй. Нэгсний тэр чинь булаах шахуул авсан юм билээ. Ингээ энийг бол сайн хөөсөлтөд бол эргүүлж авах боломжтой байгаа л юм байлаа гэдгийг өөрсдөө шилж илээ. Ер нь тийм юм харагдж илээ л дээ. Би яг энэтэй холбогдуулаад танаас бас нөө жижигтэн төлөвлөлттэй холбоотой юм асуух гэж байна л да. Дорнчууд бас их хацтай. Хамгийн хямдхан ийм ойрхон газраас хамгийн хямдхан нүүрсээ турши одоо хэрэгжилж чинь гэсэн үг шүү дээ. Айл уурхай аж ахуйн нэгж одоо бүгд дээрэс нь хамгийн хямд талх идэж чинь хамгийн хямд гурил идэж чинь. Тэгэхээр нэг хэлэнд 500 төгрөгийн үнэтэй төмсийг одоо хамгийн хямдхан одоо хүнсний одоо яг өөрийнхөө өрсөн дургуулсан хүнсний 600 чөлөө. Тийм ер нь ямар ч зүйл хамгийн хямдхныг л идэж байгаа хэрэгжилж байгаа дорнчууд. Гэтэл одоо тантай холбоотой одоо дорнод гурил компани одоо саяын жижигтэн төлөвлөлөөс одоо зээл авсан байна гэсэн юм яриа гарсан л да. Та бол нэг ч үг дугаараагүй байгаа. Одоо өнөөдөр бас тодорхойлсон. Нэг үгний хэлсэн үг надаас их бодож над руу уцаар боловсруулна. Миний хүү одоо зах зээлийн үед энэ үйлдвэрийг авч ингээд тэр хүнд үед ингээд босгож чадчихад яагаад ингээд ийм жижиг дундын зээлтэй холбогдоо нэрээ бодролчваа гэд тэр хүний сэтгэлийн үг байхгүй юу? Яагаад гэвэл энийг бол одоо ганцхан одоо манай дорнод гурил юм уу 2-3хан ийм үйлдвэрлэгч компани гişүүдийн компани авсан бол хэн ч юу ч ярихгүй. Тий авах ёстой компани нөхдөд аж ахуйн үйлдвэрлэлийн яг бас нэр нь том боловч дотроо ингээд газар тариалан гурилын үйлдвэр тэгээд талах төмс гээд ингээд малын тэжил яг жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд хуучин газарлын компани маань тустай байсан байхгүй юу? Энэ юугаар л ингээд жижиг дунд үйлдвэрлэлд юу бичээд энэ бодааныхаа агуулгах савыг одоо өргөдөх томсох байдлаар ингээд зээл хүссэн. Энэ бол зайлшгүй ус юм а. Ягаад гэвэл нөгөө гадар тархин компанид ургац их аваад 3 жилийн өмнө ургац авахд бид нар багтаах савг болоод нөгөө компаниуд маань сүмбэрт ингээд өвөлжүүлээд тэр ботаануудаад бас шувуу огтонд идээд ингээд хорглон төр үүсэн шүү дээ. Ингээд биднийг бол ингээд саваа дорнод хурлыг саваа сайжруулахыг бас шаардж ирсэн. Ингээд сав сэлцээ одоо
хүчин чадал нэмэгдүүлэх ийм юугаар жижиг дунд үйлдвэрт хандсан. Ялангуяа сүүлийн 2 жил урс алдсан шүү дээ. Одоо энэ жил бол гайгүй тэрний урд 2 жил урс алдаад тэг хөнгөлтэй зэлийг анх удаа ингээ анх гэж 17 онд төсөл тавиад тэгээд олгож чадаагүй 18 онд олгогдсон. Тэгээ хамгийн гол нь бас энэ эрх мэдэлтэй хүмүүсийн албан шаалтнуудын гишүүдийн их компаниуд одоо холбогдсон зарим ч баг ингээд зохион байгуулалтаа гэж үзсэн. Цаанаас зохион байгуулалт ийм өгөөшгсөн. Ингээд ус жидүү гэдэг ус төрийг 60 тэрбумыг дарах ийм болгосон юм а гэдэг. Баг энэ үнний ортой юм байлээ. Тий. Ер нь тэгэхэд би нэг чуулган дээр хэлсэндээ яг ингээ харахад жидүүгийн нийт гишүүдийн авсан зээл 50-60 тэрбум чинь ганцхан гишүүний тэр үн тогтворжуулахаас авсан тэр хөгжлийн банкаас хөнгөлтэй авсан зээлнээс бага л байгаа байхгүй юу. Энэ бол өмөрчгөн биш л дээ. Тэгэхээр чинь жидүү гэдгийг бол хүмүүс их ойрхон өөртөө тусгаж байгаа. Гэхдээ жижиг болохоор дунд миний авах юмыг энэ авчихлаа гэсэн байдлаар хандах нь хэн ч гэсэн бас тэгж ойлгоно шүү дээ. Тий. Тийм зээл авсандаа л одоо их бас улс төрчийн тодорхой хэмжээнд одоо бас эмзэгэл өөрөө ирэхгүй төрж байгаа юм л да. Яг харахгүй 2 жил урагсалдаад манай дорн хурлынхан өөрсдөө төсөл бичээл ингээл авсан. Би тэрэн дээр бол нөлөөсөн юм үнэндээ бол байхгүй л дээ. Тэгээд тэд нар чинь дорн ердөө маргааш нь хэлвүүгүй юу буцаагаад төлж шít. Би манайхан бол ингээд яг үйлдвэрлэлд оруулаад явчих яаж тэгж төлөх боломжтой байхгүй шүү дээ. Ер нь тэгээд яг нэг талаар мөнгөнд дүнгээр энэ гурлийн үйлдвэр авч байгаа боловч эргээд энэ талхаараа төмсөөрөө малын тижээлээр хамгийн хямд байх хамгийн чанартай байх ард иргэдтэй л энэ одоо хүртээ шүү дээ. Тий. Энийг бол нэг хүн юм уу хэсэг бүлэг хүн аваад хэрэгжилж байгаа эд биш банк ус санхуд оруулаад юм уу хадгам зээлийн оршоо байгуулад ингээд мөнгө хүлээж явж байгаа юмнаас тэс өөрлөлтөө. Гэхдээ энэ бол бас ингээд усаагаар шиг өөрөө ингээд шалгаж байгаа ялгараад ирж байгаа тий. Дорн аймагт бас үүсэж байгаа нэг уул уурхайтай холбоотой асуудлууд байна. 17 дугаар газрын төсний 17 дугаар талбай гэдэл яригдчихэ. Газрын төстэй холбоотой асуудал бол бас мэдээж юу ойлгомжтой хаа. Одоо бид чинь өстө хаширхаар л боллоо гэдэг шиг тий. Урд урдны гашуун туршлага байгаа болохоор ингэж байгаа. Та энэ тал дээр ямар хандлагатай байна? Газрын Дорн аймагт сонгогдсон гишүүний хувьд газрын төсний хуулийг өөрчлөн Дорн аймагт олборлж байгаа аймагт хүртээмжтэй болох энэ хуулийн төслийг санаачлаад ажлын хэсгийг ахлагчаар ажиллаад 32 хүнээр тэнцээд нэг хүний саналаар унсан харамсалтай явуулсан юм аа. Монгол улс хэрвээ тэр хууль батлагдсан бол Монгол улс одоо нэг 20 эдгэн хувь газрын төснөөс бүтээгдэхүүн авах гэрээгээр хүрч байгаа 40% болох байсан. Дорнт аймаг эндээс бол одоо 3-4 тэрбумыг аймаг аван тэрний 30%-ийг матад авах жишээтэй ийм бас нэг өгөөжтэй тийм хуулиас харамсалтай нэг хүний саналаар унчихсан. Тэгээд дахин бас энэ хуулийг сайжруулах бас төсөл дээр бол ажиллаж байгаа. Гэхдээ нөхцөл байдал арай бүрдээгүй байна. Энэ ардын нам олуулаач гэсэн манай нам дотор бас газрын тосны энэ хуулийг хамгаалдаг, энэ газрын тостой холбогдсон юм, газрын тосд халтардсан гишүүд байна шүү дээ. Ялангуяа олон сонгогдсон гишүүд тий. Бид нар энэ баг хувь авахаас гадна байгаль орчин маш их сүйтгэж байгаа. Энд Аалзын торшигл болсон энэ манингийн тал бол 7-800 тохиор ажиллаж байна. Би тэгээ ерөнхий сайттай саяхан хүртэл сууж байхдаа ярих гэсэн. За хавар нислэг тэргээр очиж газрын тосон дээр үзье. Тантаа цуг юмнаа гэдгийг гэсэн тгий гэсэн. Тэгжиж газрын орчны тэр Аалзын яаж байгаль орчныг болгосон гэдгийг харамаар машины замаар яваад тийм бол мэддэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ аймаг шоусон хоёр яг голд тэр 17 дугаар талбай гэдэг одоо Магнатэрэд компани олзуурлах гээд хайгуул хийх гээд яаж байгаа. Магнатэрэд гэсэн нэрийн дараа бид нар эн чинь хурал ийсэн газар дээр нь очсон ингэж харин 80% нь хятадын компани маа дачин тамсагтайгаа эргээд холбогдсон юм байна гэдгийг ойлгосоо. Тэгэхээр төрүүчийн энэ байгаль орчин замаач барайгүй байгаль орчин сайжруулах гэж юун дахиж энэ олборлох энийг эсрэг байгаа. Олон хүмүүс яг надтай ярьж та гишүүний зүгээс бол одоо битгий хөндлөн байгаа ч янз бүрийн асуул ярьж би энэ талаар ямар ч яриа байхгүй. Бид бол энэ дээр бол одоо хуулахгүй төлөө ажиллана миний хувьд гэж хэлж байгаа. Газрын төс ашиглалтмал газрын төсний газар илүү. Бидний хүмүүстэй та энэ уулзаж байгаа. Бид нар бол ерөөсөө харж байхад засгийн газрыг төлөөлж байгаа гэхдээ ингээ орон нутгад ирээд уулзалт юм гэж байгаа. Ер нь орон нутгийн эрх мэдэл бол
их юм шүү. Тэгээд байгаль орчны хамгаалах тал дээр орон нутгийн сумын бол аймгийн засаг даргын эрх мэдэл өндөрөө. Тийм учраас яг тэр зүйл хуулийн зүйл залтанд дагуу аймгийн засаг дарга энэ тээвэрлтийг зогсоосон. Тэгээд над руу ярьсан ингээд дээрээс шахаад байна юу гэхээр за чи урд нь нодон зогсоогоод 3 хоноод эргөө тавьсаа тоглоом бишээ тэгж болохгүй чи өөрийнхөө хуулийн дагуу өөрийнхөө үзэл баримталд үнж бай. Би дээр нь бол бас энэ тал дээр бол санаа зорилго нэгтэй байна гэдгийг Бадамсүрэн дарагт өөрөө би хэлсэн. Ингээд энэ жил бол бас ингээд тодорхой олон хоногор зогсож яж бас үр дүн төрээд бас замаа эргэжлэхэд дуусахаар гэрээ хийлээ. Орон нутгийн бас хэрэгтэй заалтуудыг бас гэрээнд оруулж тусгаж бас чадсан л да. Орон нутагт үүсэж байгаа бас нэг гол хүндрэлтэй асуудал газрын асуудлууд үүсэж байгаа л да. Тэгээ саяхан нэг одоо хамтын хөгжлийн төв барих гэдэл одоо аймаг одоо өөртөө ингээд газар ингээд шийдчих чадахгүй тийм аймгийн эрхтээ урлаж шийдчих чадахгүй нэг газар аваад тэндээ барих гэхээр нэг хүний одоо эзэмшил үйлчлэлд очсон байдаг жишээ тийм. Би явсаар хаад нөгөө газар нь одоо нөгөө хамтын одоо хөгжлийн төвийг хаана барих гэж байгаа нөгөө гэр хороолтонд хоошоо бүгд цаавал юм шиг байлаа. Тэгээ явсаар хаад хиний газар байл болонгууд бас л нардын намын нэг эрхтээ хөгжлийн төлөөлөгчийн газрыг аймаг одоо хөдөлж авах жишээтэй тэрэн дээрээ барилга барьж гэх яг ийм маягаар ингэсэн газрууд бол одоо их байгаад байдаг юм аа. Тэгээ энэ одоо чөлөөлөх буцаага дөрөв авчих гэдэг юм боломж болцоо байдгүй юм уу? Манай аймаг бол бусдын аймагуд бол айгүй дэд үт сайтай, суур сайтай, өөрөө дулааны станцтай, тэгээд шугам хоолой сайтай, тэгш хэмтэйгээр хотыг их төлөвлөлтөй байгуулсан аймаг байхгүй юу? Гэтэл би нэг эмзэглэж байгаа юм бол одоо хот маань Улаанбаатар шиг болчихгүй. Байшинг налуулаад ингээд юу байшингууд бариад байна. Энэ болохгүй байхгүй юу? Энэ талаас засаг дарга хотын даргад хэлдэг. Тэгээд энэ тентгүүл шаваарлсан хачин юм болцоод ирвэл ингээл Улаанбаатар шиг төлөвлөлтгөө болч төлөвлөлтгөө хот гэдэг чинь өөрөө эмх цэг төлөвлөлт зохион байгуулах байх хэрэгтэй байхгүй юу? Би ингээ аймгаар орж ирэх болгонд энэ хоёр талын замын хоёр талаар дандаа хардаг. Юу нэмэгдэж гэнэ үү? Юу бас болохгүй юм бас хасагдаж нэмэгдэж гэнэ үү гэж хардаг юм. Тэгээд нэг ороо явж исэн чинь яг тэнд хашаа хашчихад юу давхар ажиллаж исэн. Экскаватор ажиллаж эхэлж исэн. Тэгээд би энд яг модон дотор хашаа барьчихсан чинь 130 мод ингээ хашчихсан. Тэрний тал нь одоо тэр байшингийн суурьнд бол ингээ сүйтгдэх байсан. Тэгээ би ороо шууд компани ямар компани барьж байгааг барих гэж ингээд компани захирал дээр Эрдэнэбаатарын хүүхэн ингээд иргэдийн хурлын төлөөлөгч юм бэл дээ. Эрдэнэчулуун тэрний утсыг аваад за чи яг ухах гэж байна гэж тэр ороо чи ухаж болохгүй шүү, илүү зарлах гараа шүү, маргааш би газар дээр нь очноо гэд. Тэгээ маргааш нь газар дээр нь очсон чинь тэр хөдөлмөр халамжийн даргын тэр зохион байгуулсан юм шиг нөгөө хөгжлийн бэрхшээ иргэдийг 1 микроор ахмадуудыг 1 микроор ирээл баахан хүмүүст буруу ойлголт өгөөд миний өдөөс яаж би тэгээ хэлхүүгээ хэлээд энэ бол газар болохгүй. Энэ чинь бол нөгөө хүмүүс нь хөгжлийн бэрхшээ иргэдийн төв гэж ойлгочихсон. Тэр чинь тустай барилга байхгүй юу? Өөр төсөвтэй өөр юугаар явж байгаа. Энд бол хөдөлмөр халамжийн одоо контор орно. Одоо офис орох юм. Хажуудаа харин заалттай. Тэгээд энийг бол засаг даргын захирамжны гараагүй хуучин юм дээр ингээд нэрийг өөрчлөлт барих байдлаар тэр чинь би Бадамсарын дарга руу уцаар газар дээр нэрсэн. Тийм л юм бол чадах юм бол чи захирамжаа гаргачих. Тэ ийм газар моц үлгээд чи байшин бариуж болохгүй гэдгийг хэлээд. Тэгээ Бадамсарын даргач алдаагаа ойлгоод өөрөө харин засаад өөр тийш нь явуулсан. Түүнээс гадна тэр Темсийн урд уртал Темсийн 5 шаруу байшингуудын айлуудын хашаа одоо цонхыг хаагаад хашаан дотор нь бас баахан моц үтгээд ингээ барих гэж байна. Тэгээ иргэд нь бол тэр номтой хоёр энэ тэр цон хилээд ирэхгүй байна гэд надад хандсан. Би тэгээд очиж уулзаад 30 хүмүүс цугларсан байсан. Тийм байдлаар одоо ингээд бити ингээ байшингийн болонд айлын одоо бид нэр энэ сайхан тал дээр
цонхыг таглаад байшин барихдаа мод сүйтгэд байшин барих тэр тулааг гүшүүд ийм их зэгцгүүл барьж болохгүй байхгүй. Энэ дээр аймаг орны удирдлагыг газрын ял бол их анхаарч ажиллах ёстой л гэдгийг одоо дахин хэлмээр байна. За тэгэхээр бидний одоо ярилцах цаг маань бол ерөнхийдөө энэ түрээд өндөрлөгтэй шаардж байна. Цөөхөн минут болсон байна. Тэгэхээр сүүлийн бас минутанд та дормжходтой хандаж тэгэл бах тий. Манай Доромт аймаг бол өөрийн гэсэн онцлогтой тэгээ ер нь маш сайхан аймаг шүү дээ. 21 аймаг дотроос бас энэ Чоосо хот гэдэг бол Дархан Эрдэнэтийн дараа орох маш сайхан хот. Тэгээд бид бол бас дотор нь ингээд дандаа байхдаа тэр сайхнаа бас мэддгүй юм билээ. Тэгээ бусдын аймгаар тэр явах чинь манай аймгийн хажууд бол нэр арай л байгаа байхгүй юу. Түүнээс гадна одоо ингээд Улаанбаатартай харьцуулах, нийслэлтэй харьцуулах ямар сайхан агаартай байна. Нутагтаа ирэхээр энэ сайхан агаараа амьсгаж хүүхэд багчууд хүмүүс эрүүл амьдрах өсөх ийм боломж бол манай аймгийнханд одоо агаар усаараа байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ сайхан аймгаа бол дээр доргуул одоо бас санаа тавьж сэтгэл нэгтэйгээр хөгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Энэ бол ганцхан их хурлын гишүүний үүрэг биш. Аймгийн иргэн болгоны үүргээ. Тэгээ бодохгүй одоо 19 он маань гарчлаа. Удахгүй сар өрөхгүй хугацаанд сар шинийн баяр цагаан сар маань одоо болох гэж байна. Ингээд гарч буй ирж буй одоо гахаа жилдээ нутгийнхаа зон олонд одоо илгээрээ их хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан байж юу сансан 9 өсөлн биелж явахын үлзийтэй эрэлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа. За их үзэгчдээ бид шинэ он гараад тун удаагүй байгаа шинэ оны босгон дээр Улсын их хурлын гишүүн боловсролын одоо нутагтаа өгөж ирээд байхдаа одоо таарч бид хүсэлт тавьсны дагуу одоо боловсролын гишүүнтэйгээ уулзлаа мөн удахгүй одоо гишүүний хэлтгч удахгүй сар шинийн баяр болох гэж байгаа. Энэ мөчид одоо их хурлын гишүүн хүмүүсийн одоо ямар ажил хийж хэрэгжүүлв юу одоо ямар байр суурьтай байгаа юу бодож байгааг одоо нэлээд дэлгэрэнгүй ярьлаа гэж бодож байна. Ингээд ярилцсан мал авч ирсэн үзэгчтэй баярлалаа. Бидний хүсэлтийг хүлээж авсан гишүүндээ баярлалаа гэж байна. За баярлалаа.